За сайн байцгаана уу? Өглөөний мэндэ. Өнөөдөр бүгдээрээ манай ажлаар намайг дагаж аялнаа заяа. Гадаа мэд зогсоол дээр миний цоо шинхэн сайхан Land 300 жолоочтойгоо хүлээж байгаа. Машин суугаатай хамтдаа манай ажил руу явцгаая. За миний Land 300 энэ дээ. Шинхэн амт сайхан амт байгаа зү. Улаанбаатар хотод үүндээ ундаг дагуу бол Land Cruiser л гэсэн үг. Сайхан байна та. Хатаа чи би жаргаж чана. За сайн уу. Аглааны мэндэ би ч боо бичлэг байгаа шүү. Өнөөдөр влог хийж байгаа би. Орж байгаад мэдлэнэ. За өнөөдөр би хөтөлбөрийнхөө нэг оролцогчтой уулзсан. Тэгээ нэлийн амьдрал дээр нэлийн хүнд кейс, хүндхэн зовлон тохиолдоод тэрнээсээ гарч чадахгүй байгаа юм. Хэцүүхэн байгаа тийм нэг сэтгэл зүйн асуудалтай хүнтэй уулзсан. Тэгээ тэр хүнд зөвлөгөө өгнө бас тэр хүнтэй яаж ажиллах талаар арга тактикийн ментортай бас зөвлөгөө өгөх юм байна. Тэгчээд өдөөс хойш эдгэрлийн өргөөрөөгөө очиж тэнд бас хүмүүст ажлын заавар чиглүүлэг өгөх нэг иймэрхүү төлөвлөгөөтэй байгаа. Би өөрийгөө бурханд ажиллаж байгаа гэж боддог шүү дээ. Бурханы ажлыг хийж өгч байгаа. Бурханд үйлчилж байгаа гэж боддог. Бурхан бол бодиттой оршдог гэдэгт би ерөөсөө эргэлздэг шүү. Хязгаарч эргэлздэг. Мах. Ер нь хүн өдөр болгон бурхантай хамт байна гэдэг хамгийн гоё шүү дээ. Би тэгээд зарим ингээд хагцал зовлон үзсэн хүмүүсүүдэд тэгж хэлдэг шүү дээ. Бурхантай найзлаа. Бурхантай нөхрөл. Бурхныг шин найзыгаа, шин ханыгаа, шин хүүхдээ, шин аавыгаа болгоод өвчлөөд авчих гэдэг. Би өдөр болгон ингээд бурхантайгаа ярилцдаг. Би амьд гэж боддог учраас энэ бурхан бол амьтай. Нэг болоод өдрийн хоолндоо орж байна. Сая бас нэлийн хүндхэн кейстэй үнтэй ажиллалаа би сая. Ер нь тэгэл өдөржингөөл хүний зовлон сонсон штэ. Зовлонгоор л хоол идэг гэж дээ өдөр болгоо ингээл өөтөм хүмүүсийн зүсэн зүрийн хүнд зовлон бэрхшээлүүд энэ амьдралд чинь байна штэ. Амьдрал юугаар бай? Зовлонгоор бай. Гэхдээ штэ юу ахгүй юу? Хүний амьдралд ингээд зовлон тохиолдохгүй байх гэж юус байхгүй шүү дээ. Заавал зовлон тохиолдож шүү хүний амьдралд. Тэгээ тэр зовлон ингээд давж гараад сурах хэрэгтэй байхгүй бид нар. Зовлон гэж яг юу юм бэ? Зовлонгийн мөн чанарыг таних хэрэгтэй байхгүй энэ амьдралд бид нар тий. Тэгжиж амьдралыг ойлгох байхгүй. А тэгэхгүй огт зовхгүй амьдрах гэдэг юм бол тэр чинь амьдрал биш болчих واخгүй.
Угаасаа энэ амьдралын жаман тийм юм чи яах юм. Тэг учирж байгаа зовлонгоос ухаарлыг аваад, сургамжийг аваад, улам дээшээ хөгжөөд дараагийн сайхан амьдрал руугаа ингээд явдаг. Тийм арга ухаанд суралцчих юм бол зовлон нь өөрөө хөгжил болчих واخгүй. Зовлон нь өөрөө дэвшил болчих واخгүй. Тэгэл зовлон тохиолдлоо дэвшлээ, дараагийн зовлон тохиолдлоо дэвшлээ ингэ яваад байгаа واخгүй. Энэ тийм л юм билээ. Сая бол би нэлийн хүнд гэстэй хүнтэй ажиллаа. Тэгээ манай энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа واخгүй. Манай хөтөлбөрт хамрагдаад нөгөө ментор багш нар нь бас өөр дээр нь ажиллана. Тэгээ ментор багш нар барахгүй. Тэгээд над дээр хийж байгаа واخгүй. Тэгээ яасан гэхлээр юу яасан юм бэ? Нөхөр нь өглөөс ирээд босоод ирсэн чинь гэртээ зүг зүгээр хоноод аагүй өмнөх хоройн нөхөр нь юу яасан юм бэ? Өөрийн зодсон юм байна. Зодчоод тэгээ нэг юм унтсан юм байна л да. Тэгсэн чинь тэгээд оройн нөхөртөө зодуулчаад ингээ нэг юм хүүхдээ аргадаа хоёр хүүхдтэйг нэ тэгээд ингээд унтсан байна. Тэгээ өглөө сэрээд ирсэн чинь нөхөр нь гэртээ өөрөөгөө боомлоод амарлаад өгсөн байсан. Тэгэд эн чинь одоо асар хүнд шоконд орно шүү дээ тэр чинь. Тэ. Ийм амар хүнд байдалд орж байна. Тэгэнгүүт дээр нь бас нэмээд яасан гэж нэмээд хадмууд нь чи манай хүүг алсан гэд ингээд хадмууд нь бас дахиад ингээд чамаас болсон гэд. Үгүй ч одоо тий тэр мөө эмэгтэй өөрөө зодуулаад заяа. Тэгээд нөхөр нь өөрөө боогоод өгсөн байхад дээр нь дахиад хадмууд нь тэр үтгээд бүр өөрийнх нь төрсөн ээж нь хүртэл гэж байгаа шүү. Чиний л буруу үз, чиний л муугаас олж нөхөр чинь тэгээ үз мэз гэдэг ээж нь болохоор өөр юм ингээд иймэрхүү байдалд ороод ингээ маш хүнд. Одоо хоёр хүүхэд нь байхгүй байсан бол одоо ерөөсөн баг араас нь өөрөө амиа хорлоод өгөхээр шахав тийм хэцүү байдалд орсон хүнтэй уулзаад би ярилцлаа л та. Тий тэгээ болоогүй заяа. Тэгээд одоо ингээд тэр чинь хөдөө орон нутагт юм байна. Тэгээд хотод ирээд ингээд амьдарч ирсэн чинь сая юу яасан гинэ. Нэг танил нь байраа хотод ирээд нэг байр авцсан амьдарч байгаа юм байна. Тэгсэн чинь энэ байраа төр зур миний нэр дээр шилжүүлээд өгөөч. Тэгээ би ийм хэцүү байдалд орчлоо. Мөнгө санхүүгийн асуудалд орчлоо. Би барьцаан тавиад зээл аваад тэгээ 7 хоногийн дараа буцаагаад чиний нэр дээр буцаагаад шилжүүлээд өгчөө гэсэн юм байна л да. Тэгэхээр нь зөвшөөрсөн юм байна манай. Тэгсэн чинь байрын өөрийнхөө нэр дээр нөгөө хүн шилжүүлж аваад тэгээд банкны барьцаанд тавиад зээл авсан юм байна. Тэгээ гэрт нь ирээд заяа. Гэрт нь ирээд ингээд байж исэн чинь гинт нөгөө хүний бие нь өвдөөд. Тэгээ бүр гэрт нь нүдэн дээр нь дахиад энэ тэр нөгөө өөрөөс нь өөрийнх нь байрыг барьцаанд тавь зээл авсан хүн нь бас дахиад өгцөн. Тэгээ ч ингээд давхар юм болж байна та. Тэгээ нүдэн дээр нь тэр хүн өөрөөс нь нөгөө байрын барьцаанд тавиад зээл авсан хүн шүү дээ. Одоо би ингээ юу ч хоо одоо гудамд гарах гэж байна. Байрны барьцаанд ингээд банкны барьцаанд байр маань хураагдчихэж байна. Тэгээд нөхөр тийм асуудал болсон. Дээр нь дахиад нэг хүн ингээд амьдрал дээр гэрт нь орж ирээд ингээд ийм хүнд асуудалтай хүн байна. Тэгээ яалтчгүй манай менторд бас ажиллаад жоохон туршлага татсан байна. Тэгээ би сая үлээж аваад хоёуланд нь гоё зөвлөгөө өгөөд бясалгал хийгээд ингээд гоё болгосон. Хамгийн сонирхолтой нь их гоё юм гарч ирж байна. Тэгээ энэ хүн бит хоёр ингээд сая бясалгал хийсэн чи тэгж байна. Тэгнэ. Би ерөөсөө ийм аврагч хүн юм байна гинэ. Бусдыг ингээд авардаг. Тэг амьдралынхаа тууллуудаас бас ярьж ин л да. Бусдад ингээд ийм аврал өгдөг тийм хүн юм байна. Тэгээд маш их тусламж хэрэгтэй байгаа хүмүүсүүд л над руу ингэж хурж ирээд тэгээд ингээд аврал тусламж гуйж хурж ирээд юм байна. Би тэгээд тэр хүмүүсүүдийн зовлон ингээд өөр дээрээ хүлээж авч амар ингээд их хүчтэйгээр мэдрээд өөрөө ингээд зовоод байт юм байна. Одоо болохоор тэр хүмүүсүүдийн зовлонг өөр дээрээ мэдрэлээ би буцаагаад залбирал ерөөл юм энергийн хүчээр тэр хүмүүсүүд тусалж явах юм буцаагаад хариу болгоод ингэ явуулж байгаа. Тэхийн бол надад одоо дахиж ийм хүнд зовлонгууд бол учрахгүй байна. Ийм аврагч ийм бурхны мөн чанараар орших ёстой хүн учраас надад ийм юм тохиолдоод байгаа байна. Тэгээ энийгээ тань, энийгээ өөрийгөө хүлээн зөвшөөр. Ийм нэг ийм бурханлаг аврагч хүчтэй ийм дээд төрлийн сүнс гэдгээ чи өөрийгөө хүлээн зөвшөөрөө гэдэг дохиог
энэ амьдралд учирж байгаа зовлонгуудаар надад мэдрүүлээд байгаа баг гэж. Бяцлал бит хоёр сая хийгээд 70 ухамсараас нь асууж байгаа байхгүй. Тэгсний тэгж хэлж байна. Тэгээ энэ хүн чинь ингээд ийм хүчтэй юм байна, би чинь ийм дээд төрлийн аврагч бурханлаг мөн чанартай ийм юм байна гэдгээ ингээд сая бит хоёр ярианасаа ч ойлголоо, бяцлаглаарч мэдэрлээ. Тэгэд одоо цаашдаа бол хүмүүсийн зовлон хараад ингээд их маш шаналж зовдөг, мэдэрдэг. Бүр бие нь ингээд бүр тавхуртай хүний зовлон харахаараа ингээд маш их зовдөг байхгүй юу? Одоо бол тех шаардлагагүй. Энэ бол зөвхөн зүн сөв юм байна. Энэ хүн тусламж хэрэгтэй байх шүү. Энэ хүнийг те авраараа, туслаараа, дэмжээрэй, энергийн дэмжлэг өгөөрэй гэдгийг цаанаас нь хорвоо биднэрт ингээд сануулж байгаа. Тийм зөв юм байна. Аврал авах гэсэн дохио сигнал юм байна гэж хүлээж аваад одоо яг энэ бурханлаг амьдралаар би одоо цаашаа амьдрахаар шийдлээгээд Бомбаяр хөрөөлө гарч байгаа сте сая. Нэг бодлын хүний зовлон сонсож байгаа биз би. Өдөржин ингээл зөв юм уулсан. Өдөржин хүний зовлон сонссон шүү дээ. Нэг бодлын хүний зовлон сонсож байгаа юм шиг. А гэвч энэ зовлон нь өөрөө жаргалынх нь шалтгаан болж хувираад байгаа болохоор бас зовлон биш. Өөдөлж өнгөлөх тэр шалтгааныг сонсож байгаа юм шиг л. Нэг ийм л санан гачаа ажил хийдэг хүнтэй. Би одоо ийм баярлалаа гэдэг ийм талархлын мантра хийж байгаа. Энэ талархал гэдэг юм чинь ерөөсөө хүний энергийг те хүний сэтгэлийг өндөр түвшинд байлгадаг. Эерэг энергийг өөрөөсөө цацруулах боломж олгодог. Хамгийн сайн тийм их үсгэр эерэг энергийн их үсгэрч талархал байхгүй юу. Тэгээ би талархлын баярлалаа гэдэг мантра хэлж байгаа. Тэгээ ингэж байна. Баярлалаа. Халуун хэвлийдээ тээж төрүүлсэн ээж тандаа. Баярлалаа. Намайг хайрладаг, намайг дэмждэг, надад зөвлөдөг, тусалдаг, миний төлөө санаа тавьдаг хүн бүхэнд. Одоо бүгдээ итгэлийн өргөө рүү явна. Итгэлийн өргөн дээр очиж бас тэнд байгаа хүмүүстэй зөвлөгөө өгнө. Бас хүүхдийн сургалтынхантайгаа яриа хийх гэдэг байхгүй юу? Итгэлийн өргөө рүү бүгдээ хамт явцгаая. За итгэлийн өргөн дээр хүрээд ирлээ. Манай шавнырын л одоо явуулж байгаа үйл ажиллагаанууд. Тэгээд эд тэр чи каван тангаах гэдэг ингээд VIP ганцаарчилж уулздаг. Ганцаарчилж уулзах байдлаар хүнийг эдгэрүүлдэг. Нөгөө сэтгэлийн ачаа дарамт зовлон дээ. Энээс нь чөлөөлж өгдөг. Сэтгэлийн блокуудыг тайлж өгдөг. Сайн сайхан амьдралаа бүтээх тэр зам мөрийг ингэж шав сургалт гэдэг гэж байсан дээ. Шав сургалтаар ингэж өгдөг. Каван тангаах гэх хөтөлбөрөнд чи явагдаж байгаа. Эдгэрлийн дасгалжуулалтын маань танхимын анги, өдрийн анги ингээд ичилж байгаа байхгүй юу. Тэгээ бас хүүхдийн сургалтууд бас байгаа. Тэгээд хөшөө гоё юмнууд байгаа. За бүгд орцгоё. За тэр юм хаана? За эдгэрлийн өргөнд ороод ирчлээ. Эхлээд эдгэрлийн өргөний менежментийн багийнхантай би уулзсан. Тэгээд эдгэрт бас нэг жоохон зөвлөгөө өгчөөд тэгээ дараа нь хүүхдийн сургалтын багийнхантайгаа уулзъя гэж бодож байгаа. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За дөөрөн сайхан. Дөөрөн байна уу? Амбрэн уу? Санаагша баярлалаа. Дөөрөн уу? Мэндэ. Амарсан дөөрөн үү? Мэндэ.
Агшин дөрнөө. Сайн уу агшин. Эндээ. Сайн аа. За. За. Бэлэг. Энэ бол бэлэг гэдэг нь те хайр гэсэн үг шүү дээ тийм үү? Хайр. За энэ хаалганы цаана манай итгэрлийн өргөөний 11-ээс 14 насныханд зориулсан толин тусгал гэрэл төрөөдөөгээд хөгтө хөтөлбөр явагдаж байгаа байхгүй. Тэгэд намайг гэрнэ гэдгийг мэдээгүй байгаа зүгээр шууд хөгтөд дээр явж ороод тэгээд энэ хөтөлбөрийн талаар хэдүүлээ асуугаад үзье. Яаж ийм өөрчлөгдөж байна вэ? Өөртөө байна уу гэж. За. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За ээжүүд энд хүлээж байгаа, хүүхдүүдэд хүлээж байгаа юм уу? За. За манай хүүхдүүд юу суралцж байна? За ямар хөтөлбөрт явж байгаа юм та? Амжилтын гэр бүл. За. Тэгээ энэгээр юу хийдیں? Зорд юм уу? За. Танай гэр бүл хэдүүлээ? Зургуулаа юм уу? Тэгээ гэр бүлийнхнийгээ ингээд амтан болгоод зорж байгаа юм байна те. Нааштай. Энэ ямар амт юм? Нохой юм уу? За, энэ ээж чи ямар амт юм? Туулаа юм уу? За, энэ бар юм уу? Энэ чи хин? Ах чи юм уу? За, энэ ямар амт юм? Муур юм уу? За. Энэ тэгээд өөрөө юм уу? За, энэ хин? Дүү чи юм уу? Дүү нь ямар амт юм? Сарвагч юм уу? За. Энэ бас дүү юм байна те. Энэ ямар амт юм? Муур юм уу? Чи дүүтэйгээ адилхан муур юм байна те. Дүү чинь болохоор эрэгтэй дүү чинь юм байна те. Эрэгтэй дүү чинь сармагч чинь юм байна те. Харин ах чинь болохоор бар юм байна те. Ээж чинь туулаа. Аав чинь бол нохой юм байна те. За ястай гой зурсан байна. Ямар гой зураа. Энд одоо 6-аас 10 насны хүүхдүүдийн хөтөлбөрөнд явагдаж байгаа. Бүгдээ одоо хамтар. Сайн байцгаана уу? Сайн байна. За энд чи ямар хөөрхөн хүүхдүүд сууж байгаа юм бэ? Та нар ч одоо. Таад юу хийж байгаа? Зураг зурж байна. За зураг зурж байгаа. Ямар зураг зурж байгаа юм? Өөрхөө баяр хөр яаж баярлахад зурж. Яаж баярлахаа зурж байгаа юм уу? За. Тэгвэл тийм гэж баярлах. За. За танаа ингэж ямар хүүхдүүд явж байна? Хоёлаа явж байгаа хүүхдүүдийн талаар энэ жоохон хуваалцъя гэж бодож байна л да. Тэгээ сая одоо жишээ нь зургаар ингээ хүүхдүүд илэрхийлж байна те. Яавалаас жаргалтай байхаа. Жишээ нь гэр бүлээрээ хамт байвал жаргалтай болох гээд байна гэж байгаа тэр хүүхдийн амьдрал дээр магадгүй гэр бүлийн тусдаач юм уу?
судалтай байгаа байдал байх шиг байна шүү дээ. Тэрийг хүүхэд ингээд зургаар илэрхийлээ. Тэн дээрээс нь оншилж хагаад хүүхдийн сэтгэл зүйтэй ажилтдаг нэг ийм аргачлалуудыг хэрэгжүүлээд явуулж байгаа юм байна гэдгийг би харлаа л та. Тэгж байгаа. Тэгэхээр Яг манай саяны хүүхэд маань яг та явал яг зөв харсан байна. Гэр бүлээсээ хол нүг амьдардаг орон нутгийн хүүхэд тэгээд хотод ах トゥ нар дээр амьдардаг юм лээ. Тэгэхээр нүг одоо нөө онцлогоогоор нөө зурган дээр нөө яхаар гэр бүлтэйгээ хамтдаа одоо суман дээрээ одоо хичээлд хамрагдах хүсэлтэй. Тэгээд нөө өөрийнх нь нөө шийдвэрийг хүлээ одоо сонсоогүй ээж аав нь юм уу нэг эсвэл ах トゥ нар нь нөлөөлөд хотод сургууль сургаж байгаа хүүхэд юм бэл. Та яг л харсан. Тэгэхээр гэр бүлтэйгээ хамтдаа одоо амьдрах чинь хүсэлтэй. Тийм хотод ирээд 2 жил амьдарч байгаа айл одоо хамаатнууд амьдарч байгаа. зөв. Одоо тань дээр энэ хүүхдүүд дотор яваад өөрчлөгдөж байгаа ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэлтэй ирж байгаа тийм хүүхдүүдийн жишээнээс дурдж өгвөл. Жишээнээс дурдж өгвөл бол манай дээр болохоор нэг хүүхэд одоо хотоодны өвчтэй хүүхэд байгаа. Тэгээд 2 шинжилгээгээр өгөөд шинжилгээнийг нь хариу маш сайн гарсан. Тэгэхээр тэр болохоор ээжтэй нь бас давхар коучинг үйлчилгээ үзүүлсэн байгаа. За тэрийг дасалж баг дээр нь ингээд засч өгч байгаа хүүхдүүдийн ирээдүйг нь гэрэлтүүлж өгч байгаа. Багаас нь ингээд ирээдүйд амжилтанд хүрэх, сайн сайхан амьдрах тэр нэг үрийг тэр нэг сэтгэлийн төлөв байдлыг дотор нь суулгаж өгч байгаа тийм. Одоо нэг ёсны ариун ажил юм ийм ариун ажил үйл хийж байгаа манай Урантиа багштай баярлалаа гэж бас талархмаар байна. За өнөөдрийн эдгэрлийн өргөн дээрх ажил маань ингээд дүүрлээ, өндөрлөлөө. Одоо йог руугаа хурдан явахгүй бол цаг болчих. Йогтой яваад тэгэл нэг сайхан хамаг булчин жирэмсөө нэг сайхан ажилуулж аваад тэгэл хараад онтон да.